Одоогоос 34 жилийн өмнөх энэ өдөр ардчилсан үндсэн хууль батлагдаж байв. 1992 оны үндсэн хуулийг батлалцах их хууль хэрэгт 430 депутат гар бие оролцож байжээ. Монгол улсын үндсэн хуулийн түүхэн баримт бичгийн үзэсгэлэнт эхэллээ. Арам төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр ардын их хурал ардчилсан шинэ үндсэн хууль хэлэлцэн баталснаар энэ өдрийг үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлсэн байдаг. Ингээд монголчууд орчин цагийн түүхэндээ 4 удаа үндсэн хуулиа баталж байжээ. 1992 оноос өмнө баталж хүчин төгөлдөр хэрэгжүүлж явсан үндсэн хуулиуд нь ангиж, нам чандлага, марксист үзэл сурталыг баримталсан социалист чиг баримжаатай байсан бол 1992 оны шинэ үндсэн хууль анги давхраг үзэл бодол, шашин, итгэл үнэмшлэр ялгуурлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсан хүн төрөлхтний хөгжлийн зам ёсыг баримтлан илэрхийлснээрээ хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн ардчилсан үндсэн хууль болж чадсан. Ардчилсан Монголын үндсэн хуулийн эцэг гэгддэг Монгол улсын хөтөлбөрийн баатар Бирагийн чимэд агсан үндсэн хууль бол агуулга, ач холбогдлын хувьд Монголын ард түмний оюун ухаанаар хуульчлан буулгасан шин цагийн Монгол улс мөн гэж дүгнсэн байдаг. Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан түүхэн нөхцөлийг эргэн харвал 1989 оны хүний эрхийн олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Монголын ардчилсан холбоо байгуулагдаж анхны цуглаанаа залуучуудын соёлын төвийн өмнөх талбайд хийснээс эхлэлтэй гэж судлаачид дүгнэдэг. Монголын ардчилсан нам байгуулагдсан нь олон намын тогтолцооны үндэс болсон билээ. Улмаар ардчлагчдын шахалт шаардлага, ард түмний хүсэл зоригийг хүлээн авч Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчоо 3 дугаар сарын 9-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхтэй. Ардын их хурлын чуулган хуралдаж төр нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист, ленинист онолыг удирдлага болгосон Монгол Ардын Хувьсгалт нам мөн гэсэн тодорхойлтыг тухайн үеийн үндсэн хуулиас хассан түүхтэй. Ингэж Монгол Ардын Хувьсгалт нам төвтэй бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн байгуулалт задарсан учраас ардчилсан олон намын оролцоо бүхий шин тогтолцоог нэн даруй бүрдүүлж ажилуулах шаардлага зүй ёсоор тулгарсан юм а. Улмаар 1990 оны 6 дугаар сарын 1-ээс 9 дугаар сарын 1-ний хүртэл ард нийтээр хилцүүлж сонгуулийн эрх бүхий 1.1 сая иргэний 900 мянга гаруй нь оролцож 200 гаруй мянган санал өгснийг тусгаж 1992 оны 1-р сарын 13-ны өдөр ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан түүхтэй. Тэгтээ зэрэг үндсэн хуулийн чинь хэд хэдэн зарчим байдаг. Тэрний нэг нь доктортой байх зарчим байдаг. Би жишээ хэлье. Дэлхийн анхны үндсэн хууль Америкийн нэгдсэн улс бол 200 гаруй жил 230 жил болж байна. 27хан нэмэлт төрчлөлт орсон байдаг. Доктортой байдал гэж. За энэ төрд ёсны хөгжилтэй өндөр хөгжилд хүрсэн ардчилсан орнуудад үндсэн хуулиа байнга өөрчлөлт байдаггүй. Монгол улсын үндсэн хууль бол дэлхийн Ором, Германы системийг авсан ийм хууль. Монгол улсад урд нь ч хэрэгжижсэн тэр одоо эрх зүйн уламжилтаа бий болсон хууль. Энэ хууль бол тавгүй хууль болсон шүү. Хууль хамгийн гол нь одоо амьдрал нийцэж байх хэрэгтэй. Амьдрал нийцүүлэх үүднээс энэ хуулиа бид нар тэр үедээ дутуу бодсон, дутуу харсан ийм зүйлүүд дандаа нэмж байх хэрэгтэй. Засаж байх хэрэгтэй, сайжруулж байх хэрэгтэй. Хамгийн гол нь амьдрал түргэн өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр 34 жилийн өмнө байсан амьдрал өнөөдрийн амьдрал шал ондоо. Тэгээ бидний одоо хөгжил, дэвшилд одоо тос болж байгаа юмыг улам батжуулах хэрэгтэй. Ер нь тодорхой хэмжээнд бол саад бэрхшээл учруулж байгаа бол тэрнийг засаж залруулах хэрэгтэй. Ингээл явж байгаа юм. Наривчлан ажиглал бол Монгол улсын үндсэн хуулийг боловсруулан баталж алавжуулан мөрдүүлсэн үйл явцууд нь улс орны хөгжил түүхийн зангилаа оюуттай давхцаж тэрхүү цаг нөхцөлийн гарцаагүй шаардлагыг илэрхийлж байдаг. Монгол улсын анх дугаар үндсэн хууль батлагдаж байх 1924 он бол ардын хувьсгал ясны шин тутам цаг.
Ардын засгийн газар улс орныхоо гадаад дотоод байдлыг тохируулах, тусгаар технологи бэхжүүлэх бодлого, үйл хэргийг хувьсгалаас хойш эрчимтэй явуулж байсан түүхтэй үе. Тэгвэл улсын 8 дугаар их хурлаас буюу 1940 оны 6 дугаар сарын 30-нд баталсан 2 дахь үндсэн хуулиар улс орны хөгжлийн нийгэм журмын чиг шугамыг тодорхойлсон. Засаглалын бүтцэд улсын хурал, улсын баг хурал, засгийн газар буюу сайд нарын зөвлөлгөх байгууллага хэвээр хадгалагдсан ч улс нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэх намын үүргийг товч тодорхой гаргаж ирснээр онцлог болсон. Харин ардын хувийн аж ахуйдыг 1959 онд хоршоолж дуулснаар бүгд найрамдах Монгол ард улсад нийгэм журмын үйлдвэрлэлийн харилцаа ялсан гэж Монгол ардын хувьсгалт намаас дүгнэснээр шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах үүргийг Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөнд хүлээлгэж комиссийн дараагаар төв хорооны нарийн бичгийн дарга, сайд нарын зөвлөлийн дарга, Юмжаагийн цэдэн болыг тохон томилж байсан. Дээрх коммунист баримжаа бүхий 3 үндсэн хуулиас 1992 оны үндсэн хууль ач холбогдлын хувьд юугаараа дэвшилтэд болсныг хуульчид ингэж тайлбарлаж байна. Тэр Монгол Улсын хувьд бол одоо 4 чуудаа үндсэн хууль болсон тийм ээ. Гэхдээ дөр хуулиуд бол хүний эрхийг зааж өгчөөсөн боловч дотор нь бас ялгаатай байдлаа зааж өгчөөсөн. Одоо чихэн ардын хувьд бол тийм эрхийг хэн ч гэдэг юм. Нөгөө тал зарим улс төрийн эрхчлөө, шний эрхчлөө хязгаардаг байсан бол 92 оны үндсэн хуульд бол анх удаа бүх эрхүүдийг бол баталгаажуулж өгснөөр ач холбогдолтой. Тэгэхээр хүний эрх гэдэг бол өөрөө төрөөс ингэж ямар нэг аж санж буйн байдлаар өгж байгаа зүйл ш. Анхнаасаа хүнд үл ингээд заягдмал байдаг зүйлээ гэж үндсэн хуулийн эрх зүйд бол үздэг. За тодруулах юм бол 1924 оны үндсэн хууль ч гэсэн Монгол улсын иргэд төрийг шүүмжлэх хэрэгтэй гэж бичсэн. Гэтэл төрийг шүүмжилсэн иргэдийг хэлмэгдүүлдэг, үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө цөллөгт явуулдаг, эрүүгийн хариуцлага хүлээлгдэг ийм тогтолцоо манад явагдаж ирсэн. Ингээд 1992 оны шинэ үндсэн хуулийг батлахдаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн идэх энэ эрх чөлөөг аливаа тохиолдолд бол хязгаарлахыг хориглоно гэдэг агуулгаар бол томьёолсон. За энийг бол анх дугаар үндсэн хууль батлагдсан ардын хурлын депутатуудын хэлсэн үгнээс бас тодорхой харж болохоор байгаа. 1992 оны бичинжил шинэ үндсэн хуулиа баталснаар Монгол улс пост коммунист орнуудаас ардчлалын зан төрүүлж орсон түүчилэгч орны нэг болсон. Одоо гагцгүй нийтээр даган мөрдөх нийгмийн гэрээ гэгддэг үндсэн хуулиа доктортой байлгаж, хуулийн амин сүнсийг хамгаалах, дагалдах органик хуулиудын хэрэгжилтийг даган мөрдөж, түүний хяналтын тогтолцоог сайжруулах нь хуульд нэмэлтээр гар хүргээс илүү чухал зохицуулт болж байна. Нийгмийг цоошин замналаар хөгжих хөрс суурийг тавьж монголчуудад эрх эрхчлөөг илүүсэн үндсэн хуулийн тогтоог баталсан хүмүүс бол депутат нар. 1992 оны шинэ үндсэн хуулийг баталцах их үйл хэрэгт гар бие оролцсон 430 депутат нараас 195 нь инх дунх аж төрж байна. Тэдний 80 гаруй хувь нь 70-аас дээш настай болжээ. Монгол улсад ардчлал тогтсон жил Монголын анхны ардчилсан сонгуул болж ардын хурлын депутатуудын сонгуулийг анх удаа ардчлалын зарчмаар хийж эхэлсэн. За тухайн үед иргэд дундаас нэр гарган хилэлцөөлж улмаар 400 гаруй депутат сонгогдсон. Үүний үр дүнд 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталсан байдаг. За ингээд тэд 34 жилийн дараа өөрсдийн өнгөрсөн түүхийг хуваалцлаа. Үндсэн хуулийг батлах үйл хэрэг, үг, хөгөөлбөр, цэг тасал бүрийн нэг нэгэнгүй бодолцож бичсэн. За нэг жишээ дурдахад л их хурлын гишүүний цалин хангамж гэдэг тодорхойлолтыг хангамжийг хасахын тулд нийтээрээ 2 цаг хуралдаж ирсэн гэлээ. 76 хонтол сунж хуралдсан. За энэ хуралдсны одоо гол учир бол юу гэхээр ер нь хуулийнхаа үг үсэг үрийг, үйл хөдлөл үгдийг нэг үсгийн одоо хэлцээ гэж энэ дээр одоо санааш болуудаж маш олон талаас нь одоо хүн болгон сандаа хэлж энийг ингэж одоо хэлцээр их онцлог. За тэгээ энд бол одоо зүгээр ганцхан жишээ хэлэхэд л одоо улсын их хурлын гишүүн төсвөөс цалин хангамж эднэ гэж байсан. Тэгтэл зөвхөн хангамж гэдэг үгийг асуулахын тулд 2 цаг гаруй одоо маргалдаж байж одоо энэ юм дээр чиглэлдээ тогтож ирсэн. За ингээд шинэ үндсэн хуулийг батлан даяар олно зарлан тунгалсан эзэд болох үндсэн хууль тогтоогчдоос хожим Монгол улсын төрийн тэргүүн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд улсын хурал, засгийн газар, үндсэн хуулийн засгийн гишүүд гээд за төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ.
үндсэн хууль гэдэг бол Монгол улсын үндсэн одоо зарчим, хүний эрхийг тунхаглах, нийгмийн эрх чөлөөг тунхаглаж байгаа. Дээрээс нь одоо нийгмийн бүтэц төрийн бүтцийг бол гаргаж ирж тогтоож байгаа шүү дээ. Тэгээд энэ хугацаанд бол бид нэр 5 одоо өөрчлөлт хийсэн. За түүнээс нэг нь өчнгөө болоод ингээд үндсэн 4 өөрчлөлт хийсэн. За хамгийн сүүлийн үндсэн хуулийн өөрчлөлт бол бидний одоо өнөөдөр хүртэл одоо шинээр яригдаад байж байгаа шүү дээ. Бас тодорхой хэмжээний асуудлууд дагуулад явж байгаа 126 гишүүнтэй холимог тогтолцоотой ийм үндсэн хуулийг бол бид нэр баталсан шүү дээ. За үндсэн хууль бол бүх хуулийн суурь. Нэгүгээр батлагдсан гарч байгаа бүх хууль үндсэн хуульд нийцэх ёстой. Зарим улсын хурлын даргын зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг үндсэн хуультай нийцэж байгаа хэсгэд нийцлийн шинжилгээ ажлыг эхлүүлсэн талаараа энд хэлж байсан юм а. 34 жилийн өмнө батлагдсан үндсэн хуульд бүх ард түмний саналыг тусгасан гэдгээрээ анхдагч юм 1990-ад оны үед иргэдээс 900 мянга гаруй санал давхарцсан тоогоор ирж байжээ. Санал хүсэлтээ өөрсдийн гар бичмлэр зарим нь зургаар хүртэл явуулж байсан баримт их хуваар их хурлын архивын газар хадгалагдаж байна. Төв хөгүүлсэн эдгээр түүхэн баримт бичгүүдийг дэлгэсэн үзэсгэлэн төрийн ордонд дэлгээгдлээ. Энэ донд 5 дугаар ангийн хүүхдийн төрийн сүлдийг төсөөлж зурсан зураг архивын баримт болон хөлдсөн байна. За яг үндсэн хууль батлагдсан энэ өдрийг тохиолдуулан төрийн ордонд за тухайн үед ашиглагдсан баримт бичгүүдийн үзэсгэлэнг бол дэлгэсэн байна. За тухайлбал та бүхэнд харуулах юм бол яг энэ хэсэгт за тухайн үед яг иргэдээс үндсэн хуулийг баталцах үед иргэдээс ирүүлж исэн саналыг за яг их хуваарьнд буюу дэлгэмэл байдлаар ингэж харуулсан байна. За тухайлбал эндээс харах юм бол үндсэн хуулийн төрийн далбааг ямар байх талаар бас иргэд тухайн үед өөрсдийн санал бодлоо гараар болон монгол бичгээр за мөн зургаар илэрхийлж исэн ийм бүтээлүүдийг дэлгэцсэн байгаа. За тухайн үед ер нь албан тоогоор нийтдээ 900 мянга гаруй иргэд ер нь энэ үндсэн хууль баталцах явцад өөрсдийнхээ бас санал хүсэлтийг давхарцсан доогоор ирүүлсэн гэдэг ийм статистик мэдээлэл байгаа юм а. За энэ хэсэгт иргэдээс ирсэн санал хүсэлтийг дэлгэсэн байна. За төрийн сүлд яг ямар байх вэ гэдэг дээр олон мянган хүмүүс өөрсдийн бодлоо цаасан дээр кирилл болон монгол бичгээр бичхээс гадна зурган байдлаар дүрсэлжээ. 8 настай болчраас 80 настай буурлууд хүртэл өөрсдийн санаа бодлоо уйггүй илэрхийлж байсныг за энэхүү түүхийн бичээсээс харж болох юм а. За энэ дундаас Дундгой аймгийн 5 дугаар ангийн хүүхэд Ариун болд төрийн сүлдийг дараах байдлаар зурж ирүүлж байжээ. За одоо ингээл төрийн сүлд талбарны талаар маш олон санал ирсэн. Тэр дундаас жишээ нь үгдийн хамгийн бяцхан гэх юм бол одоо энэ одоо Дундгой аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль 5 ангийн сурагч Ариун болд гэдэг өөрөө төрийн сүлдийг өөрийнхөө бодлоор л тэгээд зураад гээд ардыг хурал ирүүлж исэн байна одоо жишээ. Энэ одоо ингээд архивын баримтлаад хадгалагдаад байж байгаа тийм. Одоо ингээл энэ хүмүүс өндөр наст нь төвдөн гэдэг хүн одоо ингээд өөрөө гараараа ингээд дэвтрийн цаасан дээр саналаа бичээд мөн ингээд төрийн далбааныхаа саналыг ирүүлж ирсэн байна. Ер нь бол ард иргэд бол одоо ингээд жишээ нь ингээд гараараа монгол бичгээр бичээд саналаа ирүүлж ирсэн. Маш их санал ирсэн юм. Тий, янз бүрийн байдлаар ирүүлж ирсэн. Бас их монгол бичгээр их гоё бичдэг байсан байгаа маа тухайд бол тий. Төрийн сүлд маань Чөлтөмгөө одоо хуучин төрийн сүлд хийж ирсэн ардын зураач Чөлтөмгөө байгуулсан боловсруулсан ногоо мөртөө төсөл орж ирж ирсэн. За тэр болохгүй нэ шашин төр хоёр холилдсон байна гэдэг ч юм уу. Дараа нь бол одоо маань одоо хэн Тэнгис болд гэж залуугийн шувуутай төсөл орж ирж ирсэн. Тэрэнд ялангуяа манай цэргийнхэн энэ төр бол наадах чинь одоо Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн пилотын сүлдтэй адилхан болж иж гэдэг юм уу. Тэгээд сүлд нь одоо тэр ойдгоо төслөөр л энэ боловсронгуй болгоод энэ төсөл сүлд батлах гэж байсан жишээтэй. За үндсэн хуультай санал хүсэлт авах үед Монгол улсын нэрийн талаар 11 үндсэн хуулийн нэрээр л гэхэд 8 хувилбар анх яригдж байжээ. За төрийн сүлд албан дээр хүртэл маш олон хувилбар гарсан ч за эцсийн дүндээ Монгол улсын төрийн сүлдийг урлагийн аюул тутагтан зураач яруу найрагч Цэвэн Доржийн ойдов зохиосон юм а. За үндсэн хуулийн ихийг баригч Чимдийн өөрийн гараар бичсэн хууль батлах үйл явцч энд бий. За тухайн үед үндсэн хуульд Монголын ард түмэн гэж байхад нь бид гэдэг үгийг нэмж өгсөн. Төр ёсны гэдгийг төрөлт ёсны болгосон зэрэг сонирхолтой бичээсүүдийг өнөөдөр төрийн ордонд үзэсгэлэнгээр дэлгээлээ.
Үндсэн хуулийн эхийг баригч Чимдийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч профессор Бимба, профессор Эрхэс Хулнар хүртлээ. Энэхүү шагналыг 2015 оноос хойш олгож ирсэн, ингэхдээ хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвсан шилдэг бүтээлд жил бүр олгодог юм а. Тэд эрүүгийн процессын эргэцэн үндсэн асуудал бүтээлээрээ энэ жилийн шилдэг нь боллоо. Хуулийн дээдлэн гэдэг бол тэр хүн өөрөө их гендерөнгө ухаалаг зоригтой шийдэмгүй шудраг байж хууль хэрэгэлдэг. Тэр үүднээс нь бид сурах хүчгээ нэлээд төвлөрүүлсэн гэхдээ дутуу юм байгаа. Одоо энэ залуу багш нарынхаа тусламжтайгаар энэ улам хэлмэддэг сайхан залуу багш нарынхаа тусламжтайгаар үүнийг улам чанаржуулахын тулд бид бэлтгэлтэй хэзээ орцсон. Ийм юм хэлмээр байна. Энэ шагнал авсандаа түүх их баяртай байгаа. Өнөөдөр энэ нэр хүндтэй шагналыг авсандаа би нэр төр хэрэг гэж үзэж байгаамаа. Учир нь би энэ хууль зүйн сургуульд оюутан байхдаа шинэ үндсэн хуулийн эхийг баригч Чимэд багшаараа хичээл оруулж ингэж байлаа. Гэхдээ хожимын нэг өдөр өөрийнх нь нэрэмжит ийм шагналд хүрнэ ч хинэ бодсонгүй. Тэгэхээр энэ шагналд хүрнэ гэдэг бол юуны өмнө одоо намайг энэ сургуульд тийм ээ одоо удирдах хамгаалуулж ингэж явсан багш одоо Монгол улсын гавьяат багш Бимба багштай бас талархах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчид 50 мянган ажлын хамсдал оржээ. 2025 онд хүүхэд хамгааллын үйлчилгээнд 36 мянган хүүхэд хамрагдсан байна. Лантуун дохио төрийн бас байгууллага хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төв байгуулахаар ажиллаж байна. Далайн мэдээллийн хөтөлбөр сая дурдсан болон бусад мэдээгээр үргэлжилж байна. Манай улсад 88 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Тэд 800 мянган иргэнийг ажлын байраар хангаж байгаа юм а. Гэхдээ сүүлийн 4-5 жил ажиллах хүчний хомсдолд ороод байна. Өмнө нь ажлын зар байршуулахад өдөрт 20 орчим хүн холбогддог байсан бол одоо өдөрт 2-3 хүн холбогддогч ажилд орох нь цөөхөн гэлээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 50 мянган ажиллах хүчний хомсдол байна гэх судалгаа байна. Гэхдээ нөгөө талдаа манай улсад ажил хөдөлмөр эрхлэх нас нэж хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн тоо сүүлийн 10 жил 50-аас 70 мянга орчимд хэлбэлцээр байна. Эндээс ажил хөдөлмөр эрхлэхгүй халамжаар амьдарч болоод байдаг нэг давхар үүссэн байгааг харж болохоор байгаа юм а. Уг нь бол үйлдвэрлэлийн салбарт стандарт дүрм журам шинжлэхдгийн хэрээр ажлын байрны тооч нэмэгдэж байна гэлээ. Жижиг дунд үйлдвэрлэл талдаа бол илүү хүнсний үйлдвэрлэл чиглэлийн ажлын байруудаас нэлээдгүй зарлагддаг болсон. Яг бас л нөгөө хуулийн өөрчлөлтөөс хамааралтай гэж бодож байгаа. Тодорхой хэмжээний маш олон шаардлагууд гараад ирэнгүүт хүнсний технологи, хүнсний эрүүл ахуйч, хүнсний одоо шинжээч гэдэг юм уу лаборант гэдэг ийм ажлын байруудаас тусгаарчлан бий болж байгаа байдал байгаад байна. Монгол улсад бас нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчид маань бас тодорхой хэмжээний стандартуудыг мөрддөг болсон холбогдлолтой эдгээр нөгөө зайлшгүй өсөж байгаа ажлын байрууд нь байгаа. Инженер техникийн ажлын байруудаас нэлээдгүй нэмэгдсэн. Жижиг дунд үйлдвэрлэгчид хүний нөөцийн хомсдлоо нөхөхийн тулд гаднаас ажиллах иргэд оруулж ирдэг болжээ. Зарлага өндөртөө хэдийж тогтмол ажиллах ажилтнтай байхын тулд үүнээс өөр сонголтгүй болжээ. Зуучлалын хөлс гадаад иргэнийг ажилуулах татвар гэх мэтээр нэг ажилтны зардалд хамгийн багадаа 10 гаруй сая төгрөгийн зардал гаргадаг байна. Боловсрал, эрүүл мэнд зам тээвэр, барилгын салбарт гадаад иргэн ажилуулахад хөнгөлөлт эдэлдэг бол бусад салбарт байдаггүй гэлээ. Түүнчлэн хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчний хомсдол хамгийн ихээр үүсжээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа салбарт яагаад залуучууд нэмэгдэж орж ирэхгүй вэ нэ те. Тэгэхээр нөгөө залуучуудын маань сэтгэлгээ илүү нөгөө тав тухтай болоод технологи суурилсан гэдэг нөгөө цаг үеийнхаа нөхцөл байдлыг дагаад өөрчлөгдөж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань яг ийм политехникийн коллежуудтай гэрээ хийгээд дадлагын хүүхдүүд авч ажиллуулж эхэлж байна. За ингээд эренгүүт нөгөө хүүхдүүдэд маань ерөнхийдөө тухайн дадлага дундаас нь орхих эсвэл дуусгаад эргэж тэр тухайн салбартаа ажиллахгүй байх ерөнхийдөө дипломтой л болох гэж ажиллаж байгаагаас биш суралцж байгаагаас биш яг доктортой тэр мэргэжлэр ажиллая гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд бас нэлээд бага хувийг нь тухайн суралцах сургуулиудын нийт массын хувьд бол бага юм уу даа.
Өнгөрсөн 20 жилд жижиг дунд үйлдвэрлэлд санхүүгийн асуудал тулгамддаг байсан бол одоо хүний нөөцийн асуудал нэмж тулгамдсан асуудал болсныг жижиг дунд үйлдвэрлэлийн холбооноос хэллээ. Бизнесийн салбарт 90% бүрдүүлдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн асуудалд төрийн зүгээс анхаарах хэрэгтэй болсон хэмээн онцолж байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Бид энэ удаагийн бизнес орчин болонгаар автомашины засвар үйлчилгээ үзүүлдэг бизнесийг онцолж байна. Авторадиатор сервис нь 20 жил гаруй автомашины моторыг хөргөх систем болох радиаторыг солих үйлчилгээг үзүүлж байна. Тэдний хувьд бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудын нэг нь бизнесийн зээлийн хүү гэдгийг бизнес эрхлэгч онцлоо. За манайх болохоор автомашины радиатороор дагнсан Монголын анхны сервис байгаа. 2003 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. За манайх болохоор автомашины радиаторын төрөлцсөн худалдаа, засвар, радиаторын банк, пар кондишн гэх мэт яг энэ хөргөлтийн системээр дагнсан үйл ажиллагааг одоо сүүлийн 23 жил яг дагнж үйл ажиллагаа явуулж байгаа газар байна. За манайх болохоор ерөнхийдөө нэг бараа бүтээгдэхүүнийхаа нэг 60 орчим хувийг бүгд найрамд хятад ард улсаас оруулж ирдэг. Үлдсэн 40% нь болохоор Япон улс, Америкийн нэгдсэн улс, за мөн юу байгаа Индонез гэсэн бусад улсуудаас оруулж ирдэг. За манай даваа тал болохоор хүмүүс сонголт өгөхийг хүсдэг. За магадгүй нэг одоо энэ Highlander гээд энэ машины радиаторыг одоо хүн ингээ асуугаад ороод ирлээ гэхэд за шинэ нь яг оригинал нь байна. За шинэ A-copy хөлбөр нь байна. За мөн задаргааных нь байна. За мөн засвар үйлчилгээ энэ гэсэн дөрвөн сонголтыг өгдөгөөрөө илүү давуу талтай. За мэдээж бүтээгдэхүүн үйлчилгээндээ баталгаа тугацаа олгодог байгаа. Хамгийн нэгдүгээр проблем бол ерөөсөө зээлийн хүү өндөр гэсэн асуудал байгаа. За тэгээд хоёрдугаарт болохоор одоо ингээд хоршоо юу хамтрал гэсэн юм байхгүй бүгд тус тусдаа нөгөө хашаашаандаа гэдэг шиг ингээд сэлбэгээ оруулж ирдэг болохоор нэгдсэн үнийн бодлого бас байдгүй. Тэгээд дээр нь ажиллах хүч одоо сүүлийн нэг ковидоос хойш бол нэлээд асуудалтай болж байгаа. Тэгээ ер нь бол ажиллах хүчний нэлээд хомсдолтой байгаа. Ер нь бол хаягдсан салбар гэж хэлж болно. Ямар нэгэн тийм төрөөс одоо жидүү мэдүү гэдэг шиг тиймэрхүү зээл мэлийн юу бол олдоц маш бага. Тэгэл ерөөхдөө бор зүрхээрээ гэдэг шиг л тэгэл 90 оноос хойш одоо хүртэл ер нь тэгэл ямар нэгэн төрийн дэмжлэггүйгээр хуваарай л тэгэл манай автын салбарын ихэнх нь 100-ны бараг 90% нь тэгж явдаг л би ойлгодог. Гайлын татвар бол угаасаа 15.5%-ийг төлдөг. Тэгээд дээр нь аж ахуйн нэгжийн орлого тэгээд босод бүх татваруудаа тэгээд төлөө. Сүүлд одоо нийслэлийн албан татварыг авто сэлбэг засварын газрууд бас төлдөг болсон байгаа. Тэгээ яг хуу одоо ямар нэгэн төрлийн дэмжлэг байхгүй ч гэсэн манай автын салбарынхан бол тэгэл өөрсдийнхөө боломж болцоогоор тэгэл өдийг хүртэл явж л байна. Улсын хурлаас 2026 оны төсөв батлах үед Өмнө Говь аймаг бонд гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгөөр аймгийн төв Далан задгадад 50 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх асуудал хөндөгдсөн. Энэ төсөлд нийт 500 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд хуулиар энэ нонд 150 тэрбумын дүнтэй бонд гаргахыг зөвшөөрсөн. Тэгвэл тус аймгийн зүгээс бондоо олон нийтэд худалдах зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хорооноос аваад байна. Ингэхдээ бондыг 3 үе шаттай гаргах ба 2026 онд 150 тэрбум, 2027 онд 300 тэрбум, 2028 онд 50 тэрбум төгрөгийг олон нийтээс босгох юм байна. Хүүгийн хувьд жилийн 16%-тай 24 сарын хугацаатай байх нэ. Газбанк хувьсад компани 2025 онд 172.6 тэрбум төгрөгийн татврын дараах цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд нийт зээлийн багц 4 их найд 183 тэрбум төгрөгт хүрч өмнөх улирлаас 1%-аар оны эхнээс 13.1%-аар өссөн байна. Иргэдийн банкны зээлийн багц оны эхнээс 4.8%-аар өсөхөд хэрэглээний болон бичил жижиг дунд бизнесийн зээлийн өсөлт нөлөөлжээ. Мөн үүнээс гадна байгууллагын банкны зээлийн багц өмнөх улирлаас 13.9%-аар оны эхнээс 26.6%-аар өсөж 815 тэрбум төгрөгт хүрчээ.
Монгол улс 2025 онд Яманы 4,000 тонн самнсан ноолуур экспортлж 330.6 сая Америк долларын орлого олсон байна. Энэ нь нийт экспортын орлогын 2.1%-ийг бүрдүүлж байгаа үзүүлэлт юм. Самнсан ноолуурын экспортоос орлогоо 74 саяар нэмэгдүүлжээ. Дашрамд дуртахад 2024 онд 4.7 мянган тонн угаасан ноолуурыг 256.7 сая Америк доллараар экспортлж байсан юм а. Засгийн газар болон нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэн тайлгналаа. Түүнчлэн эх 2 жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд танилцуулсан юм а. Хүүхэд бүрийг тэгш эрэхтэй сурч боловсруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрахад анхаарч ажиллана гэлээ. Орон нутагт хүүхдүүд тэгш боловсрал эзэмших хэрэг зөрчигддөг. Аслагдсан сум болон багт сургууль байхгүй учраас сурагчид хэдэн зуун километр замыг туулж сургуульд суралцах үүнээс гадна айлд амьдрах дотуур байр хүрэлцэхгүй байх зэрэг олон асуудалтай нүүр тулдаг. Үүнтэй холбоотой нэгдсэн үндэсний байгууллагын өнгөрсөн онд боловсролын салбарт хийж гүйцэтгэсэн ажлаас нь онцлбол нэгдсэн үндэсний байгууллага багийн баг сургууль санаачлагыг гаргана, төр хувийн хөвшлийн түншлэлээр тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай 5 сургуулийг Ховд, Увс, Сэлэнг болон Төв аймагт байгуулжээ. Одоо 12 багийн сургууль байгуулахаар ажиллаж байна гэлээ. Үүний зэрэгцээ багш нарын англи хэлний мэдлэг ур чадварыг сайжруулж, хэмэл оюуныг сургалтын үйл явцад тусгаж цахим анги байгуулжээ. Бид 300 гаруй хүүхдийг гэртээгээ ойрхон суралцахад дэмжлэг үзүүлж чадсан. Мөн түүнчлэн орон нутагт бид ариун цэврийн байгууламж, дотуур байрыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн онд ажилласан. Цаашид бид хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутаг төдийгүй нийслэлд хүүхдийн эрх хамгааллыг сайжруулахын тулд шинээр нэмэгдсэн нийгмийн ажилтнуудыг чадваржуулахад бид анхаарч ажиллах болно. Мэргэжсэн нийгмийн ажилтан байж хүүхэд хамгаалал чанартай төвшөнд байх учиртай. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүр 20 тэрбумыг зарцуулдаг хэрнээ манай улсад хүүхдийн эрх зөрчигдөх хүчирхийлэлд өртөх тохиолдлууд буурдаггүй. Тухайлбал өнгөрсөн онд хүүхэд хамгааллын үйлчилгээнд нийт 36 мянган хүүхэд хамрагджээ. Харин хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шалгасан зөрчил нь 186 байгаа юм а. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд нийгмийн ажилтнуудыг чадахжуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд кейс менежмент гэх платформыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох алба болон нэгдсэн үндэсний байгууллагаас хэллээ. Энэ менежмент нь эрхэн зөрчигдсөн хүүхэд бүр дээр кейс үүсгэж, юу тохиолдсон, хэрхэн шийдвэрлсэн, одоо ямар нөхцөлтэй байгааг нь дүгнэх платформ гэлээ. Тусдаа яг хүүхдийн эрхийн байцаагч байна гэд 16 мянган хүүхэд тутамд байна гэдэг ийм зохицуулт бол байгаа. Гэхдээ яг одоогоор бол тэр маань бүрэн хэрэгжээгүй. Гэхдээ одоо боломж болцоо байхгүйгээр бид зүгээр сууж болохгүй. Тийм учраас ажлынх нь хажуугаар хүмүүстэй хүүхдийн эрхийн улсын байцаагчийг олгоод ингээд одоо ажиллаа цаашаа хийн шүү гэдгээрээ өмнө ч явжсэн одоо ч гэсэн тэгж явна. Тэгээд мэдээж зөрчлийг илрүүлэх тал дээр манай хэрэгжилт хариуцсан агентлаг маань маш сайн ажиллах хэрэгтэй. Хүүхд хамгааллын асуудлыг кейс менежментийг одоо үр дүнтэй хэрэгжүүлэхэд манай бас хүүхд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар гэж хэрэгжилт хариуцсан агентлаг байгаа, хэрэгжүүлэгч агентлаг. Тэр агентлаг маань бас ажлаа илүү үр дүнтэй хийхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ирэх 2 жилд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон нийтэд мэдээллийг хүргэх, эцэг эхийг сургалтанд хамруулах зэрэг ажлыг эрчимжүүлэхийг зорж байна гэлээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын хүрээг тодорхойлох, сурах орчинг сайжруулах, хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмж, үйлчилгээг сайжруулахаар зорж байна гэлээ. Хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Лантун дохио төрийн бус байгууллагын залуус хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой 4 км² төв байгуулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ. Энэ төв ашиглалтанд орсноор зөвхөн хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүсийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт зөвлөгөөгээд олон хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж доктортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэлээ. Лантун дохио төрийн бус байгууллагын хүчирхийллээс хамгаалах төвөө шар хаданд байгуулахаар ханцуу шамлан эхний ажилд оржээ. Хотын төвөөс аслагдсан гэр хорооллын задгайгууд манд байгуулж байгаагийн учир нь 2 км-ийн радиус дотор хүчирхийллийг бууруулах зорилготой гэлээ. Тийм ч учраас 4 км² хэмээн нэрийдсэн болохоо онцолж байна. За энэ төв үр дүнтэй байвал цаашид Улаанбаатар хотын дүүрэг бүрт хүчирхийллээс хамгаалах төв байгуулахыг зорж байна. Энэ төв ашиглалтад орсноор мэрэгжлийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч тогтмол ажиллаж зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг ч бүрдүүлэхээр зорж байна.
байсан. За энэ төсөл маань бол яг Ламтон хөдөлмөрс байгууллагын хэрэгжүүлж байгаа нөлөөллийн ажлуудын нэг төсөл гэж харж байгаа. Бас хүүхд хамгааллын нэг төсөл. Тэгээ бид нар энэ яг төслийнхаа санааг бол өнгөрсөн оны 9 сард олоод ер нь бол 10 сараас эхлээд контейнер эдрээ байршуулад тэгээ одоогоор бол нэг туршилтын шугамар 7-1-2 удаа бол төвөө нийгээд явж байгаа. Тэгтээ албаас нийлд бол хараахан болоог байгаа. Кофе шопын одоо булан бас ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр халуун сууч юм халуун кофе бас гарах боломжтой буюу ер нь бол нэг юм энэ навын иргэдэд заруулсан юм чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлэх юм бас төв гэж альж болно. Зөвхөн хүчирхийлэл гişээсээ гадна ер нь бол юм хүүхд төвчлэлийн бас үйлчлэгээ бас давхар явагдах юм байна. Одоогоор хийгдсэн байгаа бүх ажлууд бол яг Ламтон төхөө үндсэн өөрсдийн боломжит нөөцөөрөө бид нар шийдээд контейнерээр байршуулад дотор төвчлөлтөд хийцэн байгаа. Одоо үлдсэн зардлууд гэх юм бол гадна төвчлөлтийн ажлууд хийгдэхээр байгаа. За дээрээс нь мэдээж энэ төв үйл ажиллагаа болно гэдэг нь урсгал зардал гарна. Тэгэхээр бид нар тэр урсгал зардлаа болох Тандвайныг бол Фандэ гэдэг платформтой хамтраа Тандвайн өрнүүлээд одоо 1 сарын 30 Тандвайн маань дуусгаар явж байгаа. Хүчирхийлэл гарсны дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гэж төслийн санаачлагч онцолж байлаа. Мөн дийлэнх тохиолдолд хүчирхийлэлд өртсөн хүмүүс цагдаа болон бусад албаны хүмүүст мэдэгдэхээс имээдэг байна. Тийм ч учраас энэ төвийг хүн бүрт нээлттэй байлгахаар зорж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар 4 км квадрат төсөлд албан ёсны хамтын санхүүжилтийн байгууллага болох Панде платформ болон GS25 дэлгүүр тус нэгдээд байна. Хиймэл оюун цорилсан F-Effect-а онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт боллоо. Төслийн хүрээнд Налайх, Багнуур, Багхангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 12 дугаар ангийн сурагчид, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, англи хэл мэдээлэл зүйн багш нар, төрийн албан хаагчид зэрэг 10,000 гаруй хүнийг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний сургалтанд хамруулах юм а. Сурагч багш нар өөрсдийн төвшөнд тохирсон англи хэлний хичээлийг өнөөдрөөс эхлэн 6 сарын турш үн төлбөргүйгээр үзэх боломж нэгдэж байна. Дэлхийд дээрх 8.3 тэрбум хүний 1.6 тэрбум орчим нь англи хэлээр ярьж байна. За ийм ч учраас дэлхийн нийтийн хэл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг. Харин манай улс олон улсын судалгаагаар англи хэлний хэрэглээгээрээ дэлхийн 116 улсаас 84-р байранд буюу бага түвшинд ирэмблэгджээ. Энэ нь нийт хүн амын 5-10% нь л англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн үг юм. Мөн манай улсад 6200 гаруй англи хэлний багш байгаагаас 62% нь олон улсын стандартын шаардлага хангадаг байна. За эдгээр тоонуудаас англи хэлний хэрэглээг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг харж болохоор байна. Тиймээс хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухаан технологийн дэвшил ашигласан F-Effect онлайн англи хэлний сургалтын төслийг Монголд хэрэгжүүлж эхэллээ. За 6 сарын хугацаатай энэ хиймэл оюун дээр суурилсан цахим англи хэлний сургалтыг анх удаа бас Монгол улсад энэ английн 65,000 гаруй багш ажилчнуудаа 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд 120 улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа одоо боловсролын бүрэн дунд ерөнхий болон дээд шатны бүх сургалтуудыг одоо хичээлүүдийг заадаг ийм одоо компани энэ хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Өөрөө суралцж байгаа хүнд их ээлтэй, өөрийнх нь одоо төвшөнд тохирсон, өөрийнх нь ачаалал тохирсон, дээр нэмээд өөрөө зохицуулж болдог тийм ээ. Багш нь өөрөө хөтчүүлдэг ийм англи хэлний сургалт өнөөдөр Багхангай, Багнуур, Налайх дүүргүүдэд орж ирж байгаа. Ингээд 6800 хүүхэд 8-аас 12 дуурайгийн хүүхдүүд хиймэл оюуныг ашиглаж өөрийнхөө чөлөө цагаараа бүтээмэл оюуныг ашиглаж өөрийнхөө чөлөө цагаар одоо ингээд англи хэл сурах боломжоор хангаж байгаа туйлын баяртай байна. Мөн одоо тус одоо 3 дүүргийн төрийн албан хаагчид бас өөрсдийнхөө англи хэлийг ахиулах төвшөнд ахих юм боломж гарч ирж байгаа нь бол туйлын чухал юм аа. Манай платформын гол онцлог бол англи хэлийг харилцааны ур чадваруудад тулгуурлан хөгжүүлдэг гэдгээрээ бусдаас онцлог. Бидний боловсруулсан сургалтын хөтөлбөр бол дадлагад суурилсан, дэлхийд дахинд гайхагдсан сургалтын хөтөлбөр. Багш нар маань хичээл заахаас гадна өөр бусад ажил ихтэй байдаг учраас магадгүй сурагчдтай нүүр тулж ажиллаж чаддаггүй. Харин манай платформ бол багшид туслах хэсэгтээ сурагчдад бие даан суралцах нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө илүү үр дүнтэй байгаа юм а. Дэлхийд даяар 24 сая гаруй хүн энэхүү онлайн англи хэлний сургалтад хамрагджээ. Харин манай улсын хувьд энэхүү дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдсөн онлайн англи хэлний сургалтад Налайх, Багхангай, Багнуур дүүргийн англи хэл мэдээлэл зүйн 149 багш, 6800 гаруй сурагч, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдыг хамруулж эхлээд байна.
Гэхдээ энэ бол одоо боловсрол. За ингээ манай Баханга дүүрэг маань болохоор хотоос 80 км-ийн зайд оршдог юм онцлогтой дүүрэг. Тийм учраас нөгөө нэг айл болох хүүхдүүд маань өөрийгөө энэгүүрээ илүү хөгжүүлж болно гэж ерөнхийдөө бидний хувьд ингэж бодож байна. Энэ 8-аас 12 дугаар ангийн манай 1-4 дугаар сургуулийн хувьд болохоор 8-аас 12 дугаар ангийн 100 гаруй сурагч хамрагдж байгаа. За ингээд манай Баханга дүүргийн 91 ингээ 2 сургуультай манай дүүргээс болохоор нийтдээ 200 гаруй сурагч хамрагдж байгаа 8-аас 12 дугаар ангийн. За яг өнөөдөр болохоор энэ хүүхдүүд маань энэхүү онлайн сургалтын талбарт хэрхэн ажиллах, одоо өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэсэн одоо танилцуулгатай танилцаад эхний алхмуудаа хийж эхэлж байна. Энэ хэмэл оюун ухаан суурлаад сурагчид ингээд суралцнаа гэдэг нь бол өөрсдөө одоо бас өөрийнхөө яриа сонсох энэ чадварыг өөрийнхөө төвшөнд одоо хөгжүүлэх юм даваа талтай байгаа. Хэдийгээр бид нар одоо өнөөдөр персон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэсэн энэ EF эффектагийн хөтөлбөр бол илүү хүүхдэд ингэж одоо хувь хүүхд рүү чиглэсэн хувь хүүхдийн одоо тэр нөгөө өсөх өөрийнхөө одоо өсөлтийг хянах боломжтой ийм хөтөлбөр байгаа. EF Effect платформоор онлайн сургалтад хамрагдсанаар суралцагч сургалтын ихэнх түвшингээ тогтоон зөвхөн өөрийн бодит үнэлгээнд суурилсан түвшингээс сурч эхлэх юм. Мөн өөрийн хүсэж буй хурдаар сурна, бусдаас ичиж айхгүйгээр ганцаарчлалт сурах, гадаад хэлний чадамжийг унших, бичих, ярих, сонсох буюу цогцоор нь хөгжүүлнэ гэд олон давуу тал бүрдхийг санаачлагчид онцолж байлаа. Энэхүү төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн агуулгыг дэмжих зорилготой бөгөөд хэмэл оюун ухаанд суурилсан англи хэлний сургалтын платформыг ашиглан англи хэлний багшийн хомсдлыг арилгах, багшийн ачааллыг хөнгөвчлөх, хичээлийг бүтээлчээр заах боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна. Монголын хоккейн холбооны төлөвлөгөө тэмцээн болох өсвөр үеийнхний улсын аврах шалгаруулах тэмцээн эд тундаа үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт U8 насны ангиллын тэмцээн болсон. Харин өнөөдрөөс U10, U12 насны ангиллын улсын аврах шалгаруулах тэмцээн эхлээд байна. Харин эх 7 хоногт U16-аас 18 насны ангиллаар тэмцээн үргэлжилнэ. Зэнаны өсвөрийн хоккейчдын 2 дахь буюу Монголын хоккейн холбооны 2025 оноос 2026 оны төлөвлөгөө тэмцээн болох U10, U12 насны ангиллын улсын аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. За тэмцээнээ U10 насны ангиллын эхний тоглолтоор Чингэлтэн Баавганууд дархан багууд өрсөлдсөн. За харин тоглолт 12-т 1-ийн харьцаагаар Чингэлтэн Баавганууд багийн хожлоор өндөрлөж эхний хожил авлаа. Харин 2 дахь тоглолт Орос 3 дугаар сургууль Багнуур багуудын тоглолт 4-1-ийн харьцаагаар өндөрлөө. За харин U12 насны ангиллын эхний тоглолт MCT баг 13-2-ийн харьцаагаар Шарын голыг хожлоо. За үүний дараа Багнуур баг эхний хожлоо авсан юм а. Хоккейн U10, U12 насны ангиллын улсын аврах шалгаруулах тэмцээн эд дунд болж байна. Орос 3 дугаар сургуулийн баг 4-1-ийн харьцаатайгаар эхний эсхийн хожлоо авлаа. Ерөнхийдөө Монгол хүүхдүүд авьяастай, залгирэс нь хичээнгүй. 1-2 жилийн дараа гэхэд эдгээр өсвөрийн хоккейчид өөр төвшөнд очно гэдэгт итгэлтэй байна. U10-12 улсын аврах тэмцээнд манайх Багнуурын Билигов баг болохоор 2 багтай ирсэн 10 насны болон 12 насны ангилалтай ирсэн байгаа. Одоо манай U12-ын одоо тоглолтод болж байна. Манайх одоо 12-ийн улсын аврагчаар сүүлийн нодлон өөрсдийн 2 жил дараа авраг авсан баг байгаа. Тэгээ одоо ингээд 3 жилдээ орж байна гэсэн. За ийхүү Чингэлтэн дүүргийн бие тамир спортын хороо энэ сар хоккейн улсын аврах шалгаруулах тэмцээнээр амьсгалах нэ. За эндээс шалгарсан аваргууд өөрсдөө илүү баттгаж улсаас давж олон улсын тэмцээнүүд явах үүд хаалга нь нэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд Монголын өсвөрийн хоккейчид багтам амжилтуудыг үзүүлж байгаа нь за энэ спортын хөгжил өсөн нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа юм а. Танхим руу ороод гэмт мөсөн ордондоо болчмоор байна гэдэг байсан. Одоо энэ хүсэл мөрөөдөл маань одоо 2 газар бий болчихлоо. Нэг нь хувийн хвшил, нэг нь төрийн хвшил. Тэгэхээр одоо энд байгаа даа талбайд бэлтгэл сургалт хийж байгаа энэ тамирчдын одоо хөгжих юм нь одоо маш өндөр болчиход байна. Манай 2 тамирчин ч гэсэн 9 настай 2 хүүхэд Финландд 3 сарын гэрээгээр регионал хэлбэрээр явж байгаа гэдэг маань Монголын ирээдүй одоо бид нар 3 дахь дивизионд тоглож байгаа ч гэсэн бид нар магадгүй дивизион ах магадлал нэг өөр нэг 10 жил дотор айгүй гигантик харагдчихад байна.
Хоккейн U10, U12 насны улсын аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 15-ны хүртэл үргэлжилнэ. Харин эх 7 хоногт 16, 18 насны хоккейн улсын аврах шалгаруулах тэмцээн болох юм. Зэрэг сануулхад Монголын хоккейн өсвөрийн шигшээ багийнхан өнгөрсөн жил бүгд найрамдах Солонгос улсын Гүмийн хотноо болсон олон улсын тэмцээнээс мөнгө хүрэл медалийг эх орондоо авчирсан байдаг. Тэнгэр телевизийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.